Эрүүл мэндийн газар 1999 оны 12 сарын 3-ны аймгийн засаг даргын 180 дугаар захирамжаар бодлогыг хэрэгжүүлэх агентлагийн хэлбэрээр байгуулагдсан. Бидний эрхэм зорилго хүн амын эрүүл хэрэгцээнд нийцсэн нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчлэх зохис байдлаар чанартай стандартын дагуу үзүүлэн эмч эмнэлгийн мэргэжилтний харилцаа хандлага хариуцлагыг дээшлүүлэхэд оршино. Эрүүл мэндийн газрын нийт ажилтны 69.5% нь дээд боловсролтой, магистр 6, клиникийн профессор 1, 69.5% төрийн захиргааны, 30.5% төрийн үйлчлэгээний албан хавчид байна. 39.1% нь эмч буюу эмнэлгийн мэргэжилтэй, 60.9% нь бусад мэргэжлийн албан хавчид бөгөөд аймгийн нэгдсэн эмнэлэг, сум дунд, сум өрхийн эмнэлэг, хувийн хөвшил, бусад эрүүл мэндийн байгууллагуудыг бодлого, арга зүй, удирдлагаар ханган ажилладаг. Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг нь удирдлага, захиргаа аж ахуй, доктор, мэдрэл, сэтгэж, хүүхэд, нис тосол, төрх эмэгтэйчүүд, халдварт, сүрье, уламжлалт, шихэн амьдруулах, блок клиник, лаборатори, шүүх эмнэлэг, амбулатори, сэргээн тасах эмчилгээ, хүлээн авах, мэдээгүй зүйлэлт, эрчим тэмчилгээ зэрэг 15 дасагтай даатгалын 115, төсвийн 40, нийт 155 ортой 275 ажлагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчлэгийг 11 сумын эмнэлэг, 3 өрхийн эмнэлэг, 1 сум дундын эмнэлгийн 322 ороор үзүүлж байна. Сум дундын эмнэлэгт 27 их эмч ажиллаж байгаа нь стандартаар харьцуулахад хангалт 74.6%, багийн бага эмчийн хангалт 57%, совилогч 100%, их баригч баг эмч 79.4%, лаборантын хангалт 75%-тай байна. Өрхийн эмнэлэгт 9 их эмч, 9 совилогч, 6 туслах ажилтан ажиллаж байна. Сүхбаатар аймагт 2001 оноос эхлэн нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн Бамако төсөл хэрэгжиж 32 сая төгрөгийн хөрөнгийн их усүртэйгээр хөдөөгийн хүн амд нийт шаардлага дэмээр хангах зорилготой ажиллаж эхэлсэн ба одоогийн байдлаар 12 эмийн эргэлтийн сан ажиллаж байна. Хувийн хөвшлийн эмнэлгүүд нь тусламж үйлчлэгээний чанарын хөтөлбөр хэрэгжүүлэн 100% магадлан итгэмжлэлд хамрагдсан ба дотрийн 10, мэдрэлийн 6, арьс гаршлын 10, нийт 26 ор ашиглан төрийн үйлчлэгийг хөнгөвчлөн үйлчилж байна.
Where